Амурмында хүн таракша танен харалда элжата мане сагдам жолга студиясо Владимир Севрюк. Мартын 14-ында улаундада улыс хорындың лоаряудуде и в каждой ноте путь к мечте бурядарнылы был ойыңғытты хугжым ундыр хусылнутта зорел жолына гын таулыты унгоро. Монодыр мане студияда әні таулытыда хабадықшы дирет бәні. Сән бәні? Сән бәні. Хун бұхынтне орынго нырабы кылы дугытта. Сайн байцгаана уу Буряд ТV-г үзэн суугаа эрхэмсэг үзэгчид тав хүнтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд Монгол улсын филармоны гослол дуучин найруулагч юм байна. Нырабыс. Баярагийн Дэлгэр баяр. За сайн байцгаана уу нийт телевиз үзэн суугаа тав хүндээ энэ өдрийн мэндийг өргөнд дэвшүүлье. За би Доронтой аймгийн Алтангац хотын Хөгжим драмын театрын гослол дуучин Төвшин сайхан гэж залуу байна. За сайн байцгаана уу гэд. Буряд телевизийг үзэн суугаа нийт бурядуудаа энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд би Булган аймгийн найруулагч Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн хөгжимчин театрын дуучин Баатар хүүгийн ган төмөр гэж дуучин байна. Сайн байна уу шодахийн. Ана хэмжээ булгада та хэр зэрэг бүлдэп та хоржугта ямар нэгэн онцо бэрхшээлнүүд дайралдаагүй. Бид бүгдийн Монгол улсын филармон, Доронтой аймгийн хөгжим драмын театр, Булган аймгийн хөгжим драмын театр, за нийслэлийн Улаанбаатар театрын гээд уран бүтээлчид ирж аядуугаа өргөлөө. Тоглолт маань маш сайхан боллоо. Үзэгчид маань халуун галгад ажилтаар дүүрэн маш сайхан хүлээж авсанд баяртай байна. Тэд ана хэмжээ булгада хэр зэрэг бүлдэп та хэдэн харсоо. Улаанбаатар хотод одоо бид бүхэн бүгдээрээ цуглаад яг нэг дөрөв бэлтгэл сургуультай хийсэн. Бас театр дээр тус-тусдаа одоо Доронтой аймагта, Булган аймагта гэх мэт ингээд бэлтгэлээ хийгээд нэгдсэн сургуультай хийгээд бид бүгд ирж энэхүү тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд энэ тоглолтыг одоо Оросын холбооны улстай хамтран ажиллах санаачлагын Монголын төв гэж байдаг. Энэ төвөөс санаачлаад за тэгээд Оросын холбооны улсад Монгол улсад суугаа бүрэн ирэхэд одоо элчин сайтын газар дэмжээд за тэгээд Буряд улсын одоо үндэсний музей бас хамтран ажиллах одоо тийм нөхцөл боломжоор хангаад тэгээд халуун дотноор сайхан хүлээж авч энэхүү тоглолт маань амжилттай болсон бас маш их баяртай байна. Има их хэмжээний тоглолтод хабадалга танда ямар утгатай? Залуучууд маань одоо Буряд Оросын холбооны улсад голцоо уралдаан тэмцээн конкурсаар ирж одоо тэмцээнд уралдаанд оролцдог байсан бол бүгдээрээ нийлээд ингээд хамтарсан тоглолт хийж одоо концерт хийж одоо нийлж одоо концерт хийсэн одоо анх удаагийн тохиол болж байна. Тэгээд дараа бас Монголын дуучид олон олноороо одоо хамтран ажиллаж маш сайхан тоглолтуудыг бүтээх хийх байхаа гэж бүрэн итгэлтэй байгаа. Ямар дуунуудыг дулаапта? За миний хувьд бол Монгол улсын за нэр төвчмийн зохиолч Бэлэг жаргалын хөгжим. За Ламгон өлмөс дөрийн Лоддонгийн ари гэж сайхан ари. За тэгээд Муслим магмаа юу торжественную песню гэсэн хоёр бүтээлтэй оролцож байгаа. За миний хувьд бол одоо Игорь Вандурийн Игорь ари, Князь Игорь ариг дуулж байгаа. Тэгээд манай Буряд арт түмний бас тэдний хайртай болсон хөвүүнийн дуу гэж сайхан алдартай дуу байдаг. Тэрийг бас үзэгч олондоо ингээд төлөвлөсөн. За Монгол ардын дуу хэдэн гялаа хойно. За Буряд ардын дуу Йохор хатарья. Тэгээд Чингис хаан дөр Ван хааны айрыгаар оролцсон энэ тоглолтод. Бүхэдөө Монгол улс энэ тоглолтод хэдэ хабадагшууд ирэв. Мөн та 3 минут өшөө хэдэ хүн ирэв. Нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй. За тэгээд цэцэглэгчтэйг нийл 10 тий 10 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд нэрлэт тахым. За нийслэл Улаанбаатар театрын гослол дуучин мөрөн тий мөрөн тий мөрөн за тэгээд гослол нийслэл Улаанбаатар театрын гослол дуучин хонгор за тэгээд таарах. Тэгээд одоо залуу уран бүтээлч Элбэг заяа. Тэгээд сайхан бас сургуулаад өргөд байгаа Баяр Жавхлан гэдэг бас
одоо дууч ирсэн байгаа. Цэргийн чуулгын Тэгээ совд тий. Дандаа олон улсын дөөрийн дуучдын уралдаан ялангуяа Оросын холбооны улсад болсон олон улсын уралдааны шагналт ийм залуучууд бас бид бүхэнтэй хамт ирсэн. Улус хоорондын фестиваль мөрөсөнд хабадахан дуршууд хай хоржуутта ямар мөрөсөнөттэй хабадахан бэнэптэй. Улус хоорондын Россиг өрөндө. За миний хувьд бол 2023 онд Москва хотод Ялалтын баярт аядуугаар өргөсөн. Алдарт День Победы ялалтын өдөр дууг дуулж оролцсон. За тэгээд Исаак Дунаевский нэрэмжит олон улсын дөөрийн дуучид 11-р уралдааны Гран-при шагнал хүртсэн. За өнгөрсөн жил Читэд болсон халахын голын 85 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод бас оролцоод ирсэн байгаа. Миний хувьд бас олон цагаан тоглолтуудад оролцсон. За уралдаан гэвэл Чеченд бас одоо Муслим агмын фестивал конкурсанд Гран-при шагнал хүртэж ирсэн. За тэгээ Москвад одоо Исаак Дунаевский нэрмжит конкурсанд 1-2 дугаар байр сэцэлж байлаа. За миний хувьд бол одоо Магмаёвын нэрмжит олон улсын уралдаанд бас Дид байр, Дунаевскийн тэргүүн байр тэгээд одоо саяхан болсон манай Булган аймаг бас Бурайд ард түмний Салтарган наадмыг бас зохион байгуулсантай холбоотой бас өөрийн уран бүтээл болгон нутаг дууг бас Бурайд үндэсний бас юм болж хүргэсэн. Оросын харагшид таны хэр угтдаг ба? Маш сайхан халуун дотноор угтаж авдаг. За тэгээд Бурайдууд байна. Бурайд зон олон маань бас маш сайхан хүлээж авдаг. Тэгээс Бурайдын Оросын холбооны улс Бурайдын сумдуудаар аялын тоглолт хийжсэн. Аялын тоглолт хийж явхад ер нь Орос дуу гэхээсээ илүү Бурайд дуу дуулуулах маш их хүсэлтэй байдаг нь харагдчихсан. Тэгээд хамтдаа босоод алга тушаад хамтдаа одоо Бурайд дуунуудаа дуулахад бол үнэхээр сайхан байдаг. Исаак Дунаевскийн, Максим Дунаевскийн ямар зохиолнууд таанадтай гэл ихэр хэшагдап юунда. Хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн бүтээлүүдээс юм бол ер нь манай Монголын дуучид за голцоо эмэгтэй дуучид гэх юм те. Одоо Лунний вальс, за Заздравная гэх мэт бүтээлүүдийг бол Монгол улс маш их одоо дуулдаг. Ер нь баяр ёслол одоо шинэ жилдээ баяр ёслолоор маш их түгээмэл дуулагддаг л да. Тэгээд Исаак Дунаевский уралдаанд ер нь 11 онд тэгээд олноороо оролцсон одоо монголчууд олноороо оролцсон бол анхны байсан. Тэгээд энэхүү уралдаанд орсноороо одоо амжилт гаргаад тэгээд маш олон шагналтай, олон төрлөөр өрсөлддөг учраас олон шагналтай. Тэгэхээр ирсэн хүн бүр ямар нэгэн байдлаар байр эзэл шагнал авдаг. Тэгэхээр тэргээрээ залуу уран бүтээлчд маш их урам зориг авдаг. Тэгээд цаашдаа одоо өөр олон улсын уралдаан тэмцээнүүдэд одоо дуулахад тэр уралдааны шагнал одоо тэр урам нь одоо маш их хөдөлж өгдөг. Тэгэхээр дуучдыг олон улсын төвшөнд дуулах одоо тэр зам үүд хаалгыг нээж өгдөг юм сайхан уралдаан байдаг. Тантай. Тэгээ миний хувьд бас яг адилхан байна. Тэгээд ер нь яг Исаак Дунаевскийн бас хөгжмийн бүтээлүүд бас байдаг. За манай Дорн төвийн хөгжим драмын театрын симфони найруулга хөгжим бол Полька гэдэг одоо сайхан зохиолын бас тоглодог. Тэгээд бас энэ сайхан уралдаанд өөрийгөө сорж за тэгээд сайхан урам зориг авсан даа миний хувьд л. Ер нь бол хамгийн гол бол ерөөсөө залуу уран бүтээлчтэй яг өсвөр наснаас байсан ч ерөөсөө бүх тэр талын хөгжмийн боловсрол, дуулах уран гэдэг юм уу бүх тэр тал дээр бас урам өгдөг юм их цаашдын бас юм хийх хүч бас их авдаг тийм сайхан уралдаан гэж хардаг даа. Тэгээд бид бүгдийн хувьд гэх юм бол бас анх одоо хөлийн чандад хөл тавьж одоо оролцсон одоо өшөө цаашаа Оросын холбооны улсын уралдаан тэмцээнүүдэд одоо өөрийн хүч чадлаа сорих одоо гүүрэн болдог одоо сайхан уралдаанууд байдаг. Одоо СССР-ийн ардын жүжигчин Ким Иванович, Ким Базарсадаевын нэрмжит уралдаан. Одоо монголчууд маш их олноороо оролцож эндээс л одоо тэгээд одоо Монголын дуучид одоо хөлийн дээс алхаж олон улсын тэмцээн уралдаанд одоо дуулах одоо тэр боломжгүй таалга нээгдэж урам зориг авдаг л да. За тэгээд СССР-ийн ардын жүжигчин Ласран Лиховойны одоо международный конкурстэй уралдаан байдаг. Одоо энэ уралдаануудаар л ер нь
дамжиж олон улс руу хөл тавьдаг аа гэж хэлж болно. Бэкшонд ушоо ямар олон улсын урилдаануудтай та хабаадахапта ямар тоолтонуудтай нэн тохиолж өгдөө. Насаа дуусгараа болоог байгаа конкурсны. За тэгээд энэ жилийн хувьд Баридины нэрмжлэл олон улсын конкурс. За Ялта хүрэх зам одоо фестивал хоёрт бичтгээ илгээсэн байгаа. Видеогоо илгээсэн. Тэгээд одоо ерөнхийдөө хариугаа хүлээгээд бас байж байгаа. За миний хувьд одоо бас гим юм шүү дээ. Бадарсаад нэмжлэл уралдаанд бас ирэх гэсэн бэлтгэл сургалттай. Тэгээд бас одоо дуучдын маань бас оролцдог Байкал бас юм бас болох сураг сонсогдоод ерөөдөө тиймэрхүү бэлтгэлтэй оролцсон гэсэн маталтай явж байгаа. За миний хувьд гэх юм бол улсын филармоны төлөвлөгөөт одоо тоглолтууд маш их тоглолтууд байгаа. За тэгээд улсын филармон мөрөн хуур найрал хөгжим мөрөн хуурын чуулган маань ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчтэй хамт бас Чех, Польш улсуудаараа одоо аялын тоглолт хийгээд явж байна. За энэ жил авгаах ялалтын 80 жилийн болно. Тэгээд 80 жилийн ойгоор магадгүй Москва хотноо хаядагаа өргөх байх гэсэн одоо бодолтой байгаа. Бас нэг энэ 80 жилийн ойд зориулсан тоглолтыг хийхийг бас төлөвлөд байж байгаа. Энэ тоолтоо манай харагчтай нэг хөхөг дулаад өгдөө дүү. Бүрээд ТV-г үзсэн суугаа эрхэмсэг үзэгчид та бүхэндээ одоо Монголын дуучид тоглолтоо хүргэлээ. Тэгээд яг одоо энэ цаг мөчид та бүхэндээ бас Монголынхоо хамгийн алдартай дуунуудын нэг төрийн шагналд ардын жүжигчин Намсражавын хөгжим Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн Жамцын Бадрагийн шүлэг 20 дугаар зууны манлай дуу халуун илгэн нутаг хэмээх дууг та бүхэндээ зориулъя. Элэг зүрхнээ суяата эмхри Монгол нутаг гэмэн эцэдэс заяата эрдэнийн алтан хөлгиймэн цэцгийн шимийг тэтгсэн цэнгэдийн хавар айлчлахад морон голом туган дууш могсар догд мишэнэ серун саяр сэвшүүлэн хацар нуурыг инсэн байж сэтгэл доторыг ариулсан халуун элгэн нутаг гэмэн. За их баярлалаа. Гоё байна. Маш их баярлалаа. Монгол улс орос улс хоорондох соёлын заншилнуудыг сахих хэрэгтэй хөгжим ямар үүргэд үүргэнэ гэж. Тэгээ альва яг улс оронд одоо ойлголцох, за ойлгох юм бол хамгийн дээр мэдээ дуу хөгжим байдаг. Тэгээ энэнгээр ерөнхийдөө одоо бие биенийхээ соёлыг харилцан ойлголцох одоо ийм зүйл байдаг юм болов уу гэж бодож байна. Яалтчинд дуу хөгжим соёлоор дуу хөгжмүүд те ямарваа нэгэн утгаар хүнэгч гэдэг юм одоо агуу ихэн дайнч гэдэг юм дуу хөгжимтэй ямар салшгүй холбоотой учраас одоо ингээд бүгднийг ч ингээд холбогдож явдаг болоо гэж хүний бас одоо сэтгэлийг те дотор бүхэл юмыг дуу хөгжмөөр төсөөлөх аргагүй л дээ. За миний эхнэр буряд бүсгүй байдаг. Тэгээд
Бурят зан олны тэр ахуй, соёл, ёс заншил, дуу хөгжим гээд одоо маш сайхан байдаг. Тэгээд үнэхээр одоо сэтгэл их ойр дотн сайхан байдаг л да. Тэгээд бурят дуунууд үнэхээр гайхалтай. Бурят аялгау, тэр дууны аялгау үгэн те. Тэгээд дээр нь бурятууд маань бас маш их тийм хатуу чанга бэрхшээл зовлонг туулж одоо өнөөдөр хүртэл ирсэн болохоор одоо яг тэр бүх зүйл нь тэр дуундаа одоо аялгау үгэндээ маш шингэсэн байдаг. Тэгэхээр тэр дуунуудыг дуулахдаа одоо Монголын ард түмэн маш их одоо сэтгэлийг дотоод тээштэйгээр одоо яг тэр ямар утга санаа илэрхийлж одоо энэ дуу бүтээсэн бэ гэдгийг гаргаж илэрхийлж дуулахыг хичээдэг. Тэрнээс тэр нь одоо түүхийн явцад одоо маш их тэр дотоод сэтгэлээ илэрхийлсэн тэр бүтээлүүдийг нь дуучид юу ч бодож санахгүйгээр те зүгээр тэр утга санааг илэрхийлэхгүй зүгээр маш хөнгөн хуумга хандаж болмооргүй санагддаг л да. Маш их тэр бүтээлээ судалж одоо яг бурят хүн ингэж л дуулах байх гэж бодож дуулахыг хичээж явдаг. Тэгээд тэр сайхан дуунуудыг дуулахад бол үнэхээр гоё мэдрэмж, сэтгэлийн таашаал, бас нэг хөнгөн харуулсал, нэг бүхэл зүйлүүдийг одоо тэдгээр дуунуудаас мэдэрдэг. Бурят улсы, Орос улсы ямар дууштай та холбоо бар гэдэг вэ? Бурятын одоо драмын театрын жүжигчид байгаа. Жүжигчид бас Монголд ирсэн. Монголд ирээд драмын театр, Бурятын драмын театрын жүжигчид бүх Монголын театруудаар цоврал тоглолтуудыг хийсэн. За тэгээ бид нар бас тэр тоглолтуудын дараа бас тэрэлжид очиж бас магцхаа шарж идэж бурят жүжигчтэйгээ тойрч сууж бас нэг үүчийг гоё хөөрөлдөж дуулж бас өнгөрөөж яасан. За Даримлийнхаа войн байна тий. Даримлийнхаа войн. За одоо энэ манаас Монголын дуучид бас нэлээд байгаа шүү дээ. Батчимэг байж байгаа, Намхай мөнх зул тий. Тэгээд Дорж Сэдэн, Бат Эрдэнэ, Давг Дорж гэдэг манай Монголын дуучид бас олноор бас энд ажилддаг. Тэгээд тэдгээр найзуудаараа холбогдоод одоо бурят одоо маш олон найз төгтөө болж ирсэн л да. Тий. Саян Базарсадаев, Иржина Базарсадаев гэдэг конкурсанд ирээл одоо тий одоо уулзаж маш тийм гоё зөвлөгөө авч, урам авч бас ингэж явдаг л да. Баягшонд танай ушоо ямар толовлооттэй гэж хорж өгдөө. За яг бид бүгд нийлээд анхныхаа тоглолтыг маш амжилттай сайхан хийчлээ. За тэгээд олон залуучуудтайгаа хамтраад одоо энэ Орос улбаны улстай хамтран ажиллах санаачлагын Монголын төв байгаа. Энэ төвөөрөө дамжуулаад маш олон Монголын уран бүтээлчид бурят зам олонтойгоо тий. За тэгээд Оросын улбаны улсын хотуудаар аялан тоглолт хийн гэсэн бас төлөвлөгөө байгаа. Тэгээд одоо тэр төлөвлөгөө зорилгын маань эхлэл одоо энэ хүү одоо биелээ олсонд маш их баяртай байна. Тэгээд дараа олон тоглолтууд бол хийн. Одоо маш олон залуучуудыг хамруулна. Тэгээд одоо бид бүгд өнөөдөр ингээд тоглосон бол дараагийн тоглолтод дахиад өөр бүрэлдэхүүнээр те өөр залуучууд очиж дуулдаг ч юм уу. Тэгээд ингээд нэг одоо Монголын дуучид одоо ингээд одоо дуу уран бүтээлэн за мөн бурят зам олны уран бүтээл за мөн дэлхийн сонгодог бүтээлүүд Монгол уран бүтээлээ шингээсэн одоо ийм нэгдсэн тоглолтуудыг бол олоноор хийнэ гэсэн цаашдын зорилго мөрөөдөл байгаа. Маш их баярлалаа. Ушоо олон толтонуудтай хабадах хитнэ хүсэнэп ушоо ям гоё мөрөсөнтэй илж байх хитнэ хүсэнэп. Маш их баярлалаа. Дараа дахин уулзъя бас. Өсөөрөө. Хүнд харагшат игет манесак дамжулга дураба. Студимны элшат и в каждой ноте путь к мечте бурядарный был ойынгыты хугжым ундыр хусылнутта зорик жолуна гахын толтода хабадакшат бяга. Дахим затыра баяртай.